Яг ямар үндсэн шалтгаан байна вэ? Энийг одоо яаралтай оруулж ирэх гэж. Тэгэхээр энээс одоо бас чухал улсын их хурлын бүтцийг сайжруулах тухай би улсын их хурлын бүтц төсвийн алба бий болох тухай бүх парламентод байдаг байхгүй юу? Улсын их хурлын гишүүдэд тусалдаг. Тэгээ тийм хуулийн төсөл одоо би санаачлаас хойш үндсэндээ 3 жил болж байгаа. Бараг хилчигдэхгүй ингээл байгаад байгаа юм. Гэтэл засгийн газрын одоо хууль санаачлах эрхийг нэг хялбарчилсан энэ болохоор ингээд ногоон гэрлэр ороод ирдэг. Саяхан бид энэ хуулийг ч унахсан юм шүү дээ. Буцаас ягаад гэвэл засгийн газар хэтэрхий өөрийгөө хялбарчлуулад байна. Ер нь хууль санаачлагч нар бол тэгш байх ёстой гэд. Жишээлбэл энэ дээр татвараа сөнгөлөх чөлөөлөх асуудлыг одоо тооцоо судалгаагүй оруулж ирж болно гэж яах шиг, дипломат албыг болно гэж яах шиг тэгж болохгүй ш. Дипломат албыг бид нэр хэрвээ одоо айл улсад байгуулах шиг юм. Ер нь ямар ач холбогдолтой юм, эдийн засаг, улс төр энэ бүх талаасаа тэр бүгд л хийгдэх ёстой байгаа байхгүй да. Ялангуяа татварын асуудлууд. Ямар өрөөгөөж өгөх юм? Ямар дэвшил гарах юм? Бизнесийн салбарт яаж нөлөөлөх юм? Гэтэл энэ зүйлүүдийг одоо ингээ хөнгөвчлэн ингээ ордос. Тэр хуулийн төсөл дээр хууль хүчингүй болоход тооцох тухайг яагаад нэмсэн юм бэ гэж. Ерөн зүгээр Нямбатар гишүүнээ би өөрт чинь бас нэг зүйлийг зүгээр анхааруулчих. Би зүгээр муухай үг хэлэхэ болий. Тэгтээ бас нэг бүтэн жил суучаад энэ том хуулиуд руу гар дүрх хэрэгтэй. Зүгээр орж ирэнгүүтээ ингээл том хуулиудыг барьж аваад ингээд иж болохгүй. Ах нь тэгээгүй. Ах нь 10 жил төрийн байгууллагад ажиллаад бас мэрэгдсэн хүн энэ хуралд орж ир сууж ирсэн. Бусдын гар болоод ингээд битгийгүйгээд ингээд самраад байна. Энэ эрүүгийн хууль дээр Нямдарж гишүүн наадхны чинь нөхцөл байдлыг ойлгочод оролцохгүйгээ суугаад байна шүү дээ. Чи тэгэхээс авсгнаал хөнгөн хөдлөөл гүүгээл олон юм яриад яваад их юм. Битгий тэгэлдээ чи. Олон гишүүн чамд хэлж шүү дээ. Энд чи олон гишүүн санаачилж энэ хуулийг чинь гаргасан өмнөх их хурлаа бид нар хүндэтгэх хэрэгтэй. Тэгвэл яах гэж гаргасан юм? Энэ хуулийг. Гаргачаад нэг хэдхэн сар болонгуудаа ингээд оролдоод ингээд унахаар чи ямар хэрэг байгаа юм? Тэгвэл энэ туул санаачлагч 76-нд суух ямар хэрэг байгаа юм? Хэдхэн сарын настай хууль батлагдж байгаа юм бол нэг ухаантай байнд ороод ирсэн одоо ингээд ерөөсө бүх өмнөх хуулийг барьж аваад өөрчлөөл. Тэр эрүүгийн хууль зөрчлийн хууль дээр бол маш аюултай юм явж байгаа шүү. Юугаач ойлгохгүй шүү. Юу хийж байгааг мэдэхгүй шүү. Тэгээ одоо ингээд ногоон гэрлэр нэг ийм хууль бидний буцаасан хууль оруулаад ирсэн. Ганцаараа санаачилчихсан. Тэгээ засгийн газар өөрсдөө санаачлал тэр өөрсдийнхөө тэр хязгаарлалтаа зөөдрүүлэх юмнууд байгаа бол аваад ороод ирнэ үсттэй. Тэгээ тэрийг ярьж байгаа л бид хэлцэл явъя л да. Ер нь энэ хууль жоохон тогтвортой байх хэрэгтэй. Жил болохгүй тэгээд батсан хуулиудаа бид нар энд одоо нэг 20 30-аад хүн талан шахуу бид нар өмнөх парламентод энэ хуулиа батлаа сууж исэн л улсууд шүү дээ. Тэгээ тэрэн дээрээ байх ёстой шүү дээ. Тэр үед буруу юм хийсэн бол муу байна. Одоо тэгээд би муу юм хийж ирсэн юм а гэж конопт арах уу? Хуучин гишүүд. Ер нь бол хууль тогтвортой байх тухай асуудлыг бид нэр сайн бодохгүй болвол нэг хууль баталчихгоотаа энэ болохгүй нэ энэ ерөөсөө одоо садаа болж гэн гээл тэгэл хялбарчлаад байх юм бол энэ төрийн бүх юм чи ингээд сад тавигдээд эмх замбраагүй байдал нэмэгдээд төрийн ажил сулраад тэгээ бидний төр ус авч чадахгүй хямраал байж ш. За тэгээ би одоо даваасрын гишүүн тэ одоо юу хэлэх вэ? Би одоо шинэ гишүүн тэгээд элдвэр л намайг одоо энгийгээр хэлвэл доромжилж хэлж байна. Би тэгээ одоо та бүхний хэлж байгаа зарим саналуудыг харлгуул